Hi vlog. За энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Би яг одоо Galleria гээд shopping mall-ийн урд зогсож байна. Тэгээд одоо болохоор local time цаг бараг үүрийн 3 цаг болох гэж байна. Яг одоо Эдинбург хот руу явах одоо онгоцны буудлын руу явах автобусаа хүлээгээ зогсож байна. Бас найзаагаа хүлээгээ зогсож байна. Тэгээд миний бодлоор би арай итгэвчсэн юм шиг байна. Гэтэ хоцорсноос итгэсэн дээр болохоор яах вэ те. Яг хоо ийшээ ирэх гэж жоохон тийм скетчи байлаа. Гэтэ яг удажгүй. Тэгээ юу ч гэсэн аялалдаа маш их тогтолж байна. Тэгээд see you at the airport. Найзтайгаа уулзаад онгоцныхоо буудлын дээр хамт хүрээд ирсэн. Тэгээд чекнээ хийгээд дотор нь дэлгүүр хэсэж явсан байгаа бид хоёр. Яг нэг өдрийн аялал болохоор ямар нэгэн байдлаар илүү гар тийш ачаа авах хэрэггүйсэн. Тийм болохоор чекин процесс маань их хурдан болсон. Тэгээд нисэх хүртлээр 2 цагийн бараг хугацаасан болохоор нэлээд дэлгүүр хийсэн. Тэгсэн чинь юмнууд нэг амар сонголттой. Тэгээд хямдхан байсан. Ерөнхийдөө болохоор онгоцны буудлын дээр зарим нэгэн бараа бүтээгдэхүүн бараг гадаа зарж байгаагаас 10 дахин илүү үнэтэй байдаг байхгүй юу? Тэгсэн чинь яг энэ онгоцны буудлын дээр амар хямдхан байсан. Тэгээд ер нь бол надад таалагдсан болохоор хэд хэдэн сүнээр авсан. Энэ нөгөө Английн алдартай ингээд fictional character Peter Rabbit гээд тэрний ингээ хөөрхөн мерчүүд ингээ сүнээрүүд байсан. Бас ингээд Англиас гарч ирсэн алдартай celebrity хүмүүс байсан. Тэгээ надад энэ аягнуудын дизайн их таалагдсан. Уг нь нэг аяг авъя гэж бодсон боловч арай ачаанд хүнддэх байх гэж одоо тэгээ аваагүй. За тэгээ байгаа баг бүх дэлгүүрүүдийн тэгээ хэсэж дуусгасан. Ер нь бол хэсээл байсан. Дөнгөж өглөөний 5 цаг болж байсан. Тэгсэн мөртлөө энэ онгоцны буудлын дээр маш их хүн байсан. Тэгээд бараг суух газар олдоогүй. Тэгээд найзтай бас нэлээд хайж агаад нэг суудлаа алсан. За хүлээж эцэст нийгэм одоо гейт рүүгээ алхаж гин. Тэгээд удахгүй онгоцондоо суугаад Эдинбург руу явна. Яг өнгөрсөн шөнө нь ундаж чадаагүй. Тэгээд нэх олигтой нойр авч чадаагүй. Явцсан болохоор бас ядарсан. Тэгээд онгоцондоо ороод бол би шууд унтсан. За Эдинбург дээрлээ. Тэгээд жоохон бороо орж исэн. Гэтэ яг хаа Английн хувьд энэ энгийн зүйл болохоор нэг амар санаа зовоогоогүй. Тэгээ хотын төлөө явахдаа болохоор автобус нь цусан. Тэгээ хоёр талтаа гээд 8.5 паунд төлж явсан. Тэгээ замдаа болохоор Эдинбург хотын ингээ яг захаас нь эхэлж харсан болохоор их сонирхолтой байсан. Хотын төлөөгөө болохоор 20 орчим минут явсан. Тэгээд очиход болохоор 9 бараг 10 цаг болж исэн. Тэгээд найзтайгаар өглөөний цагаагээ суучигээд тэгээд нэг алдартай кафе руу орсон байгаа. Доороо номын сантай. Тэгээд дээрээ ингээ кафетэй ийм дэлгүүр байсан. Би лимонтой кейк тэгээд латте авсан байгаа. Уг нь бол цонхороо Edinburgh Castle-ыг илүү сайн харах хэрэгтэй. Тэгээд данч яг бид хоёрын сууя гэж бодсон сандал дээр хүн суучихсан байсан. Гэтэ яг харагдсан. Сая Эдинбургийн ингээ цамхаглан ингээ алхаж исэн чинь Шотландын нөгөө алдартай bagpipe буюу монголоор болохоор хөөрөх цуур гэж нэрлэдэг юм байна. Тэр хөгжмийг тоглож исэн нэг хүн байсан. Тэгээд надад бол хөгжим нь их сонирхолтой сонсогдсон. За Edinburgh Castle-д хүрээд ирлээ. Тэгээд нэг ийм газар байд юм байна. Тэгээд өнөөдөр гадаа үүлтэй гэтээ яг гоё дулаахан өдөр байна. Тэгээд гадуурхад бас тайлцлаа. Тэгээд ийм газар байна. Тэгээд энэ UK flag тэгээд энэ Шотландын flag бас ингээ харагдчихээн. Тэгээд ийшээгээ болохоор бас ингээ үзэмжин ингээ хотон харагддаг юм байна. Гоё яана. Эдинбург хот дээрээсээ ингэж харагдаж байна. Өнөөдөр үүлэрхэг өдөр байгаа болохоор ер нь бүрсгэр байна. Тэгээ харах юм бол шилэн барилга, модерн барилга бол ер нь цөөхөн. Дандаа хуучны тийм тоосхон чулуун барилгууд их байна. За дараа нь найзтайгаар Castle Hill гээд яг энэ гудамжаар доошоо ингэж урагдсан. Тэгээд энэ гудамжаар урагж исэн чинь нэг юм хүн гарч байсан. Тэгээд бид хоёр тийшээ ингэж ороод яваад ер нь юу руу явд юм бол гэж сонирхоод харсан чинь арай өөр ингээл гудамжлал орд юм бэлээ л дээ. Тэгээ тэр гудамжинд болохоор ер нь Эдинбургийн заавал очих хэвээр Victoria Street гээд маш өнгөлөг тийм гоё colorful гудамж байсан. Гудамжаараа алхаж уруудаад National Museum of Scotland буюу Шотландын үндэсний музей рүү орсон.
Музейн хувьд гэх юм бол маш том сүрлэг музей байсан. Тэгээд дотроо болохоор урлаг уран сайхан, байгаль экологи, шинжлэх ухаан, технологи, тэгээд мэдээж Шотландын түүх болон соёлын тухай гээд маш олон зүйлсийг агуулсан баялаг музей байсан. Энд жишээлбэл одоо Шотландын 12 дугаар зуунаас 17 дугаар зуун хүртэл ашиглаж исэн ийм бэлэг тэмдэг нь байна. Ер нь яг энэ танхим бол тухайн үед ашиглаж исэн зэвсэг, тэгээд хэрэглэгдэхүүн, янз бүрийн accessories, гоёл чимэглэл гээд ер нь бол тухайн үед хүмүүс яг юу эдэлж хэрэглэж исэн яг тэр зүйлсээр дүүрэн байсан. Энд мөн бас ёслолын ийм сэлмүүд байна. Тэгээд тухайн үеийн хүмүүсийн хэрэглэж исэн accessories, гоёл чимэглэлүүд нь ер нь бол маш гоё чамбай, дэтэлтэй байсан. Энд болохоор хаан Уильямын өөрийн бичсэн ийм захидал байна. Тэгээд ер нь иймэрхүү яг ингээ гоё сонирхолтой зүйлс их байсан. Та нар энийг юу гэдгийг таадаа? Yes, энэ нөгөө execution tool нөгөө хүмүүсийг цааслахтаа ашигладаг тийм багаж. За дараа нь би болохоор технологийн танхимд орж ирсэн. Тэгээд энд бол яг тухайн үед ер нь тухайн үед ч гэлтгүй ер нь саяхнаас ч гэсэн ашиглаж ирсэн одоо технологийн тийм дэвшлүүдийг харуулсан тийм танхим байсан. Мөн Dolly гээд энэ хан болохоор дэлхий дээр хамгийн анхны колони хийсэн хөхтэй амьтан юм бэлээ. Тэгээд ер нь бас их алдартай юм бэлээ. Хүмүүс ингээд тойроо зургийг харуулсан. Бас ийм уралдааны машин дисплей байсан. Тэгээд HSBC-г нь хараад би бичлэг нийцэн ягаад гэвэл миний ашигладаг банк. За дараа нь чигээрээ алхаад Grand Hall буюу одоо үндсэн танхимд нь орж ирсэн. Тэгээд ер нь бол яг Шотландд ирж байгаа, Эдинбургт ирж байгаа жуулчид ер нь яг энэ танхимыг зорж одоо зураг дарах гэж ч юм уу те яг ирдэм бэлээ. Тэгээд маш үзэсгэлэнтэй гоё 3 давхар танхим байсан. Дараа нь байгалийн танхим руу орсон. Тэгсэн чинь маш олон төрлийн амьтдыг ингээд бие биенийх нь хажууд тавьчихсан байсан. Тэгээд харьцуулж харахад их амар юм бэлээ. Яг аль амьд нь илүү том, аль амьд нь ямар хэмжээтэй гээд бас ийм том Чернелийн өнгийн кристал байсан. Тэгээд маш үзэсгэлэнтэй харагдчихсан. Амьтдынх нь яг энэ life size-ийн 2 давхраас харахад бол ингэж харагдчихсан. Ер нь л жоохон амар харагдчихсан. Энд болохоор ундаг дугуйны үүсэл хөгжил байсан. Тэгээ янз бүрийн жижиг, том хэлбэртэй дугуйнууд ер нь их сонирхолтой харагдчихсан. Энд нь болохоор яаж дууддаг нэгшлүүд нь байх шиг байна. Бас янз бүрийн усан онгоцны ингээд жижиг загварууд нь байсан. Тэгээд бас дотроо мөн яаж харагддаг гэд слайс хийсэн тийм дүр зураг байсан. Энд болохоор гар утасны үүсэл хөгжлийн талаар харуулсан байна. Тэгээд би найзтайгаа авч аваад би найзаас асуусан байхгүй чи ингээд Nokia хэрэглэж үзсэн үү гэд тэгсэн чинь манай аав л ингээд барьж исэн ингээд тэгсэн чинь би ингээд баг дунд анги хүртлээ Nokia барьсан. Тэгээ надад бас ингээд амар сонирхолтой санагдсан. Тэгэл тийм Шотланд улсын хамгийн бас нөгөө алдартай зүйл нь болохоор нөгөө ноос ноолуурын идэл. Тэгээд нөгөө pattern янз бүрийн гоё хээ угалзсан. Ер нь хаанч явсан ямар ч дэлгүүр рүү орсон яг тийм ноолууран ингээд кашмир ингээд янз бүрийн ороол малгай хамгийн түрүүнд ингээ өрөөстэй байд юм бэлээ. Тэгээ ер нь бас нэг монгол шиг те ингээ янз бүрийн гоё бүтээгдэхүүн яг тэрүүнгээрээ ингээ гаргадаг. Тэгээ тэр нь бас надад их таалагдсан. Энэ хэсгээр болохоор галт тэрэгний бас нэг тийм дисплей хэсэг байсан. Дараа нь би нэг давхар руу буусан байгаа. Тэгээд тэнд болохоор тухайн үед гаргаж ирсэн exhibition байсан. Тэгээд яг юу байсан бэ гэхээр fashion design. Энд болохоор одоо өөрийн гэсэн одоо хувцас урилж болох юм дэлгэцсэн. Тэгээд бас миний хийсэн юм дизайн юм байна. Өнгө болон загвараа ингээд өөрөө сонгоод бас ингээд хөөрхөн цуглуулганд нэмж болд юм бэлээ. Энд болохоор манай найзын хийсэн дизайн байна. Ер нь бол минийхээс бол жоохон загварлаг гэж хэлнэ. Би яг нөгөө энэ зах болон яг хамцууг нь бас ингэж өөрчилж болдгийг мэдээг байхгүй юу. Гэтэ ер нь тийм их гоё чаман даашин зулсан. Маш олон төрлийн сонирхолтой загвар дизайнтай одоо хувцас хэрэглээл даашинз маш их байсан. Тэгээд харсан чинь нөгөө Bridgerton гэдэг нэг series байдаг шүү дээ Netflix дээр. Яг тэрний тийм хувцастай адилхан харагдаад байсан.
Дараа нь нөгөө яг музейнийхаа үндсэн дэлгүүрлэн орсон тэгээд бас хідэн сүмээр хулдаж авсан. Тэг ингээ харах юм бол ер нь бас ингээд Шотландууд үхэрэнд их дуртай юм шиг байгаа. Ер нь хаасайг бол ийм хөрхөн жижиг үхэрнүүд байгаад байсан. Энийг хардаа амар хөөрхөн байгаад. За дараа нь болохоор Greyfriars гээд ийм cemetery, graveyard гээд нэг оршуулгын газар маягийн газар ирсэн. Англид ийм оршуулгын газартай цэцэрлэгт хүрээлэн ер нь бол маш их байдаг. Тэгээд хүмүүс бол энд өдөр тутамдаа одоо хүмүүсийг эргэж одоо янз бүрийн цэцэг мэдсэг тавьдаг. Эсвэл зүгээр салхилдаг. Би болохоор энд Harry Potter гэх киноны дөрүүдийнх нь нэрийг авсан хөшөөн дээр очсон. За тэгээд 30-аад минут гаруй оршуулгын газараар тэнж University of Edinburgh буюу Эдинбургийн их сургууль дээр ирсэн. За University of Edinburgh гэдэг Эдинбургийн их сургуульд хүрээд ирлээ. Тэгээ кампус нь болохоор нэг иймэрхүү шинэ модерн барилгатай болон тийм хуучныхаа одоо яг тийм iconic илүү түүхэн барилгатай байна. Тэгээ сургууль нэг уртаас ингэж харагддаг юм байна. Сургуулийн кампусын арай өөр хэсэг дээр нь George Square Gardens гэдэг ийм талбай байсан. Тэгээ энийг үзэх гээд ирсэн. Ер нь бол яг сургууль нь энэ өдөр маш чимээгүй, тэгээ хөл хөдөлгөөн багтаа байсан. Гэтэ яг сурагчид бол дотор байгаа. Тэгээ яг энэ үеэр нөгөө final week буюу шалгалтын 7 хоног байсан болохоор ер нь бол их чимээгүй байсан. Тэгээд бас тэр тусмаас надад их зүгээр байсан. Зарим их сургууль шалгалтын 7 хоногоор хаагдсан байдаг. Тэгээд энэ удаад онгорхой байсан бас азтай хэрэг. За тэгээд аяллаа үргэлжлүүлээд Эдинбургийн гудамжаар нь алхсан. Тэгээд барилга байшингийн архитектур дизайн бол үнэхээр гайхалтай, маш гоё готик дизайнтай байсан. Тэгээд бас янз бүрийн дэлгүүр хошоо хийсэн. Тэгээд бас л нөгөө нэг баах өхөрнүүд, хонинууд янз бүрийн ингээд амьтад байсан. Тэгээд бас мэдээж гоё амттангууд. North Bridge гээд ийм гүүрээр яг Эдинбургийн нөгөө тал руу гарсан. Яг нэг доороо болохоор нөгөө subway буюу нөгөө метро янз бүрийн transportation явд юм бэлээ. Тийм болохоор нэг хавцал маягийн зүйлтэй. Тэгэхээр ингээд заавал гүүрээр ингээд нөгөө талд нь гарах хэрэгтэй. Нэг талаасаа нөгөө талынхаа бас байшингуудыг харах гоё байсан. Яг тэр нөгөө gothic загварын архитектуртай байшингууд их байсан. За тэгээд гудамжаа өгсөө жоохон алхаж Scott Monument гэдээ бас нэг ийм алдартай цамхаг дээр ирсэн. Тэгээд энэ бол үнэхээр гайхалтай дизайнтай байсан. Энэ монументийн хажууд болохоор National Galleries of Scotland буюу Шотландын үндэсний бас галерей байт юм бэлээ. Тэгээд яг 5 цагт хаагддаг. Тэгээ яг энэ үед бид хоёр 4:30 гээд ирсэн байсан. Тэгээ 30 минутын дотор энэ музейн бараг бүх давхар бүх зургийг гэс хараад явсан. Тэгээд илүү их цаг байгаасаа гэж хүссэн. Гэтэ яг ерөнхийдөө бол бас нэлийн дажгүй юмудаа үзээд амжицсан байгаа. За музейгээсээ гараад одоо Эдинбург хотынхоо нөгөө тал руу явж гин. Тэгээд бас эндээс бас view их гоё харагдаж байна. Одоо болохоор St Giles Cathedral буюу St Giles сүм гэдэг ийм сүм байна. Тэгээд энэ христийн сүм рүү одоо орно. За би бол ороод шууд алмаарсан. Ягаад гэх юм бол маш үзэсгэлэнтэй, маш гоё том сүм байсан. Энэ сүмийн interior design надад маш их таалагдсан. Тэгээд ингээд унжуулсан байгаа энэ төрийн талбайнууд нь бас их сонирхолтой. Ягаад гэх юм бол магадгүй яг тэр үеэсээ ингээд ашигласан яг тэр хуучны яг оригинал талбайнууд нах гэж би бодсон. Тэгээд яг тэр ингээд цэнгэр талбайн дээр одоо ингээд цагаан кросс нь болохоор яг ингээд Шотландын төрийн талбай байгаа. Тэгээд мэдээж улаан цэнхэр цагаан орсон нь болохоор Английн одоо UK flag байгаа. Тэгээд маш олон сүмүүдэд одоо энэ stained glass буюу ингээд будагтай ийм шилнүүд байдаг. Гэтэ яг энэ сүмд байсан нь болохоор бүр маш үзэсгэлэнтэй өнгө байсан. Ягаад гэх юм бол ягаан хөх тэг нэг чирнэл маягийн өнгүүд бас их байсан. Тийм болохоор ер нь бол одоо урлагийн хүний зүгээс хэлэхэд бол маш үзэсгэлэнтэй гоё харагдаж байсан. Цанх болгон masterpiece байсан. Үнэхээр гоё өнгөтэй, үнэхээр гоё ингээд detailтэй. Тэгээд ер нь бол бүх цонхыг тэгээд ямар гоё юм бэ гэж гайхширсараагаал гарч ирсэн. Миний хувьд бол Англид үтсэн хамгийн гоё сүмүүдийн нэг байсан. Бараг хамгийн гоё нь гэж хэлж болно.
Сүмээсээ гараад бид хоёр өдрийнхөө хоолыг идсэн. Тэгээд энэ болохоор яг Шотландын алдартай шүүл юм бэлээ. Тэгээд хажууд нь болохоор ингээд талхтай, тэгээд butter буюу маслтай. Дараа нь бид хоёр дахиад дэлгүүр хийсэн байгаа. Тэгээд энэ дэлгүүрт бол бас яг тэр нөгөө Шотландын алдартай Petsern, Cashmere эдэр бол бүгдээрээ тэр шигтэй байсан. Гэтэ үнэн жоохон үнэтэй байсан. Миний бодлоор бол яг хэдэн хувийн огц найрлагатаагаасаа шалтгаалаад ингээд өөр үнэтэй байд юм бэлээ. За энд болохоор нөгөө өглөө утсан Victoria Street дээрээсээ ингэж харагдаж байна. Дараа нь хоёр буцах автобусандаа суугаад онгоцныхоо буудлын руу явсан байгаа. Тэгээд нэг өдрийн дотор маш олон зүйлсийг үзсэн. Тэгээд бас үнэхээр гоё аялал байсан гэж бодож байна. Цаг хангалттай байсан болохоор дахиад дэлгүүр хийсэн. Тэгээд энэ удаа болохоор цай, бичийн, тэгээд шоколад сонирхсон. Одоо энд харагдж байгаа Pirelli өнгийн энэ шоколаднууд болохоор яг Английн алдартай брэнд. Тэгээд энэ удаа Эдинбургээс ниссэн болохоор Лондон эсвэл яг Английн гэхээс илүү яг Эдинбургтэй холбоотой яг тийм мерч илүү их байсан. Тэгээд энэ өхөрнүүд нууг нь их хөөрхөн харагдсан юм а. Гэхдээ би яг авч чадаагүй. За тэгээд буцах онгоцондоо суусан. Тэгээд одоо онгоц маань ингээд дээшээ хөөрөөр нисэж байна. Тэгээд Эдинбург хотыг ингээд дээрээс нь ингэж харуул юм байна. Өнөөдөр би 30,000 алхал тэгээд хөл маань жоохон өвдөж байгаа ч гэсэндээ өдрийг маш гоё өнгөрүүлээд олон сайхан дурсамж бүтээсэн болохоор их баяртай байна. За тэгээд миний бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.